яаж өөрийгөө ингээ хүчлээд босоод иргээд ингээ хүчилдэг гэх юм уу. Тэг хүн болгонд нэг өөр арга байгаа шүү дээ. Тийм. Energy drink. Цаад. Им бичээ насны хитэд идэх юм. 5 minutes later. Ямар хуу вэ? Амар гэдэг үгийг амар их хэлэх гээд байгаа бол амар их яа ямар нэг юм ярьж болохгүй багтаа тий. Сайн бацгаана уу бүгдд нь шинэ өдрийн мэнд хүргэе. За хөрхөн зочиндоо хайртай дүүдээ бас шинэ өдрийн мэнд хүргэе. Амьдрал таашаал гэд бүх насны хүмүүст хэрэгтэй ийм нэвтрүүлгийг хийж эхэлж байгаа. Тэгээ энэ нэвтрүүлгийн одоо эхний зочдын нэг болж хүрэлцээрсэн дүүдээ маш их баярлалаа. Хамгийн эхлээд асуумаар байгаа зүйл нь ээж болсон мэдрэмжээ хуваалцаач. Бүр хамгийн анх ээжсэн мэдрэмж одоо гидсэнд одоо бүлдэж эхлэх үеийн үйл гэсэн үг шүү дээ. Тэр бол бүр амар гоё санагдчихсэн шүү дээ. Ямар хөрх юм бэ гэж бүр сайн тий. Ер нь амар хөрхий санагдал бүр ямар хөрх юм бэ гэсээр байгаа л тэгэл гарч ирээл бүр игдэг хүрээл хайр хүрээл. Тэг үгээр хэлшгүй юм байна ер нь бол. Тийм бах тий. Тийм үнэхэр гоё мэдрэж. Ээж залуухан ээж ялангуяа тий ингээд залуу ээж аав болж байгаа мэдрэмж өөрт нь давж туулсан жоохон хэцүү байсандаа жоохон хэцүү байгаадаа гэсэн тэр зүйл нь юу байсан бэ? Дөнгөж төрсөн. Ер нь бол тий жирэмсэн байх хугацаа бол үнэхэр гоёсэн. Ингээд бусад ээж нарыг бодвол хордлого ерөөсөө өгөөгүй. Тий тэгээд ер нь л тий биений хувьд бол ямар ч асуудалгүй айгуу гоё явж исэн. Тэгээд яг төрсний дараагаас эхлээд манай үгийн гидсэнд үрж эхлээд тэр бол үнэхээр айгуу хэцүү асуудал байдаг юм билээ. Гидсэнд үрээд шарлалт явагдаж эхлээд тэгэл нөгөө нэг мэдгүй ам чинь. Тэг өмнө ингээд сургалтанд суугаад сургалт аваад тэг мэрэгжлийн хүмүүсийн сургалтанд суусан ч гэсэн биеэрээ туулна гэдэг чинь бүр шал өөр юм байлээ. Тэгээд гол нь бэлгээ бит хоёр чинь нөгөө нэг хоёлаа өөрсдөө хүүхдээ харж байгаа гэдгээрээ бас юутай туршлагагүй тийм анхны хүүхдээ ингээл өөрсдөө харж байгаа болохоор туршлагагүй таад тэгээд дээрэс нь нөгөө нэг шөнө олон дахин босч сэрнэ гэдэг чинь бас тийм амар зүйл биш юм байлээ ядраад тэгэл тэр нь асуудлууд ер нь их байсан би тэгэл тэр үедээ нилээ сэтгэлээр унаал тэг жоохон ингээл хүүхд өвтгөөл ингээд шаралт хиллэнгүүт нөгөө нэг шаралтын ингээд сөрөг юмнуудыг шууд уншицсан чи би шууд айгаад тэгэл тэр чинь нөгөө нэг яг 31 5 сарын 31 6 сарын 1 яг амралтын өдрүүд болж таарсан байхгүй юу. Тэгээд нөгөө хүүхдээ яг үзүүлж чадахгүй онголтой эмнэлэг байхгүй. Тэгээд тэрнээс болоод ингээд юугүй ингээд болохгүй байгаа юм шиг амар хэцүү санагдал. Тэрнээс олж уйлал. Эсвэл яг миний бие өвдөнгөт нөгөө би ер нь бол тийм хүн юм блэ. Нэг барагтаа өвддөг. Би өөрийгөө аягүй дархлаа сайт гэж боддог байхгүй юу. Нэг барагтаа өвдөдөг. Ханиад ч хүрээддэг. Гэсэн чинь л жоохон би өвдөл ирэнгүүт шууд дагаж миний сэтгэл санаа унаал. Нэг тиймэрхүү зүйлүүд их тохиолдсон. Тэгээд яг миний сэтгэл санаанаас болж би өөрийгөө жоохон уналтанд оруулжсэн юм шиг санагдсан. Одоо тий. За номогийн маань хувьд за номо бэлгээ гэдэг энэ хоёр залуухан хосыг жээлжсэн гэдгээр нь илүү мэдэн тэ нөгөө бүжиг гэлдэг dancers, youtubers гэх тэ блог гэдэг залуучууд гээд та хоёр маань ингээд залуу гэр бүл. За эрчүүд бол нөгөө хүүхэд төрөхөд нэг хайхтар бие өөрчлөлт байхгүй. Эмэгтэйчүүд чинь хүүхдээ гидсэндээ бүрэлдүүлээд тэр хүүхдийг төрүүлээд бүхэлдэн биенээс бие дасарч байгаа болохоор тий одоо энэ нэг өөрхөн жижигхэн бие маань ийм том гидстэй болж байгаа л төрж байгаа шүү дээ. Хэдэн килограмм нэмсэн бэ. Тэгээд тэр одоо илүүдэл жинтэй болцсон байжгаад эргээгээд яаж одоо юм богинохоо хугацаанд яг миний хажууд хуучин манай ЖЛ-д номоо маань яг хивэндээ байж ин л да энэ залуухан гоё хөрхөн жоохон охин яг хിവэрээ харагдаад байна. Яг намглаг ээжл болсон болохоос шээ. Яаж жингийн асуудал яг одоо ингээд дөнгөж эхэлж байгаа болохоор жоохон хичээд тах шиг байна. Тэгээ явандаа айгу задрах хэлэхгүй. Тэгээд би болохоор 14 15 ил нэмсэн. Тэгээд 12 хил яг нэмсэн байсан чи манай хяналтын хилээл. За одоо нэмэхгүй шүү гээл. Тийм. Тэгж хэлсэн. Тэгэл нэмсэн байсан. Тэгээд одоо нэмэхгүй шүү гэхэд нь ямар арга хэмжээ авсан юм? Би тэгээд уул нь хамаагүй зүгээр яг л идэх дуртай ингээ үсгээд дуртай зүйлсүүдээр идэл явдаг гэсэн. Тэгэл тэдрийгээ яг чихэрлэг зүйлсүүдээ арай багасгаж эхэлээл.
эхлээл явсан да. Ер нь яг жирэмсэн гэдгээ мэдээд та хоёр ч одоо хоёулаа бүжигчд учраас маш их нөгөө одоо килокалороо өдөрч шатаагаад хөдөлгөөнөөрөө шатаагаад ингээ эрүүл гоё биетэй хоёулаа аль аль нэм скини те гоё healthy скини биетэй байсан. Тэгээд одоо ч гэсэн байгаа те. Тэгээд тэгэнгүүт яг бүжиглэхгүйгээр яг жирэмсэн нилээн ингээд томроод ирэхээр чинь бүжиглээдгүйгээ тахгүй штэ. Тэгэнгүүт яг тэр үедээ хоолны ямар нэг одоо юу гэдгийг нөгөө nutritionist мэдээлэл авдаг ч юм уу, хоол зүйчтэй онлайн байгаа зөвлөмжийг дагах ч юм уу, ямар нэг тийм зөвлөгөө дагсан юм байгаа юу? Эсвэл зүгээр л юу хүссэн дуртай бүх юм идчихсэн үү? Ер нь бол би юу өмнө нь жирэмсэн болохоос өмнө гурлан бүтээгдэхүүн бас нэг их хэрэглээд идэгсэн байхгүй юу. Тэгсэн чинь яг жирэмсэн болсон чи бүр ингээд тэгээ кейкэн төрлийн ингээд бүх юмд ингээд дуртай болоод гурлан бүтээгдэхүүнд амар дуртай болсон. Тэгээд тэрийг тэгээ бүр гайхаад манай найзууд хүртлээ шөөрхий бингээ бүр нам уул нь иддэггүй байсан чи бүр иддэг болчихжээ хөрхийдөө гэж манай найзууд тэгж байна. Тэгэл би яг анзаараад би нэр бас амар иддэг болсон юм байна гурлан бүтээгдэхүүн. Гэтэ тэр үед бол би ерөөсөө юу сонгоогүй. Бишээ сонгоогүй нэ. Тийм дэглэн бариаггүй. Тэгээ яг л өөрийнхөө идхийг хүссэн зүйлсээ идэл явчихсан. Тэгэл хитүүлэгчгүй, багдуулагчгүй. Яг юмгаа сэтрүүлж болохгүй шүү дээ. Дуртай ч гэсэн тийм тунган хитүүлчихгүй хүн шиг л тааруулаад явах гэжсэн. Ер нь чиний хувьд тэгвэл амьдралтаа за төрөхдөө 14.2 гэсэн тий? 14.5. За бараг 15-ын хил таргалж агаад илүү жинтэй болоод тэгээд эргээгээд хассан байна. Яг эргэж хассан тэр нууц нь мөн бас өмнө нь ер нь таргалж одоо илүү л жинтэй бүр болоод тэнцэжсэн тийм тохиолдол байдаг уу? Яг өсвөр насндаа л жоохон бондгор байсан. Тийм. Одоо байгаа хилээсээ нэг 5 ил илүү байсан. Тийм жоохон багтаа шүү дээ. Чинь 16 17 тий. Тэгээ тэр үедээ чи ингээл яаж турах уу гэл турхаа хүмүүс л аим гоё харагдал нөгөө бондор хацраараач бондгор ингээл гар мар ингээл хөл мөлнжсэн бондгор байсан тий бондгордуу болж таарна тий. Тэгээ угаасаа тэгэл манай өсвөр насныхаа мэдэндээ тэгэл чин илүү бахараас тэгэл сэтгэлээр унаалаа тэгээд гэсэн. Тэгээ яг тэр үеэсээ ингээ бүжгэлж эхлээл тэгээд би нөгөө цагираг эргүүлдэг байхгүй гэртээ. Тэгээд ингээд яг 20 минут яг баруун тишээ 20 минут зүүн тишээ эргүүлээд нийт 40 минут эргүүлдэг. Тэгээд нэг мэдсэн чи миний би анзаараагүй. Тэгээд нэг мэдсэн чи миний ингээд нэг өдөр ингээд баригдсан чинь ингээд яг тэр үедээ л бас хөөрхөн өөртөө ингээд хөөрхөн харимттай байсан байхгүй. Тэгсэн чи хараа ингээд үтсэн чи байхгүй. Тэгээд амар гоё санагдаа. Тэгээ өглөө босч гүйж мүдэг ч юм уу. Тэгээ 100 байсан болохоор тэгээ айгүй итгэвтэй жоох ингээд хөдөлгөөнтэй байсан болохоор тэгэл тэр 100-аа ер нь ингээд гайг болцсон шүү. Тийм. Ер нь бол нэг тэгж гайг болсон. Тэгэл яг эрчимтэй бүжгэлж эхлээл тэгээ бүр илүү бараг нэг хэсэг бүр ингээд өмнөхөөсөө илүү бүр ингээд тураад нарийнхан бүр чөргөр скини болсон. Тэгэхээр чи яг бүр өөрөө яалтчгүй амьдралыг хөвшилчин тэр чигтээ хоолоо байнгын чи ерөн гурил будаа баг иддэггүй гурлан бүтээгдэхүүн маш бага иддэг гэж тий баг идэхгүй байсан байна. Одоо яг жирэмсэн болоод одоо хоолны дуршилчин жоохон өөрчлөгдөж хэсэг хугацаанд гурлын юм эзнээс биш ер нь бол гурлан бүтээгдэхүүн идэх нь бол нэлээд бага. Тэгээ яг амттай зүйлээ бол зүвийг нь сонгож идэл тий тэгэнгүүтээ жоохон чи нэмчингөө шууд өөрийгөө юм хийх ёстой гэдгээр өсвөр насны охин мөртлөө 40 минут саграх гэдэг бас айхтар мундаг байсан байна. Тэгээд тэгэж гоё буцааж болгосон. Тэгээ бүжгэлдэг гэхээр чинь чи бол үнэхээр юм нөгөө итгэвтэй амьдралын хөвшилтэй байгаа байхгүй. Тэгээд хамгийн гол нь нөхрөө бас тэгээд бүжгийн хүн сонгосон байх нь шүү дээ. Тийм үү? Тий. Манай хүн чинь ингээд надаас ах байсан шүү дээ. Тэр үед чинь тэгэл багш маань байсан болохоор тэгэл ямар ч гэсэн харчил за би ер нь ирээдүйд юм бүжигчин үнтэй сохон байна да гэж бодож байсан хэрэг харчил. Тэгээ гой санагдчихсэн үзээд. Тий. Тэгэл арайч бас ингээл багштай ганцуучин гэж бодож бодохгүй шүү дээ. Шууд тэгж бодож бодно гэж аахгүй тий. Ер нь гой санагдал тий яг тэгж бодож ирсэн. Ер нь нэг бүжгэлдэг хүнтэй суун да гэд бодцоо байсан байна тий. Тэгээд та хоёр бүр үнэхээр ингээд нөгөө хүн яг хосоо олно гэж яддаг бол ихчийнхэн хувьд та хоёрыг харах болгонд яг ингээд нөгөө нэгнийгээ олцсон яг учрах хэвээр хосоод учирсан мэдрэмж тань. Энд битээрээс баян энийг тэгж боддог. Оо ямар гоё баяр үргэлээ. Одоо тэгээ хүүхэд нь бөөн баяр. Одоо жоохон хилд ороод эхлэхээрээ тэгээл хэвээр шалганаал ярьчих бах та тий. Миний ээжийн тэрний өөр хийм өөр амаа нэм өөр тийм өөрхөн гэл хүүхэд.
Манай найзуудын ингээд хилд орсон одоо хүүхдүүд нь хилд орсон ингээд сонсохоор ингээд амар хөөрхөн сонсогдоод за удахгүй ярьж эхлэнэхээс хөөрхөн санагдаа. Танаа хүүхд удахгүй бүжиглэн шүү дээ. Одоо бүжиглэж байна уу? Ер нь бол одоо ингээд хөдлөөл Хүжимний аясаар яаж ингээд хэмнэлээр ингээд бижидэг шүү дээ. Дотоод өгөн тавьчихгоо ингээд гараас авчаал. За одоо хоёлоо хоолоо идэхээс өмнө би нэг ийм асуулт асуумаар байна. Нөгөө ээжүүд маань яг нэгэнтээ одоо залуухан ээж те 20-30 настангуудын маань одоо төлөөлөл олгож та хоёр маань энэ нэвтрүүлгийн одоо зочноор ялангуяа залуу ээж учраас хичээнд үгээ урьсан. Тэг яг одоо миний хувьд ээжүүдийг тасгалжуулаад эрүүл амьдралын хөвшилд сурах гад ялангуяа яг ингээд төрөөд удаагүй байгаа ээжүүд илүүдэлж ингээд салъя гэж их ирдэг. Тэгэнгүүт хамгийн их нөгөө жингийн асуудалтай болцсон байгаа ээжүүдийн нэг том шалтгаан хөхөндөө сүү оруулах гад өдөр алгон бичээ идтгээ. Тэрэн дотроосоо зүгээр ингээд нөгөө ийм нөгөө нэг бүр нэг дээр үеийн нөгөө бидний одоо ихчийнх нь бүр хүүхэд байхдаа иддэг байсан нэг бичэн байдаг. Үгүй 100-ийн бичээ гээл чи нэр хэлэхгүйгээр за тэр 100-ийн бичээнийг л байнга эцээр хагаад гэж байгаа. Тэр нөгөө зөв бичээнээ сонгож идэхгүйгээр идээд тэгээ нилээ ингээд нөгөө хөхөндөөс оруулж ингээд тэрийг нөгөө цохист хэмжээгээр нь зөв бичээ нь одоо оюусны бичээний жишээ нь дан байх юм бол бас харьцангуй гайгүй байхгүй юу. Гэтэл нөгөө маш их одоо нөгөө сахарын агуулмж өндөртэй тэгээд дан цав цагаан гурлаар хийцэн тийм бичээнүүд эцээр хагаад айхтар тарган болцсон байждаг. Тэгээд тэгэнгүүт яг сүү оруулах тал дээр ямар бүтээгдэхүүнүүд илүү хэрэгжилж байна. За ингэсэн би нөгөө тийм төрхөөсөө өмнө төрхөө өмнөх болон төрсний дараах ингээд үйл явцуудыг ингээд сургаж байгаа сургалтанд суусан байхгүй юу бид хоёр хамтдаа. Тэгээ яг тэр үед тэгжсэн хоо төрсний дараа бол ингээд ээж хөсөө хоол идэж болно. Гэ тэгжээсэ. Тэгсэн чинь яг төрсний дараа тэрийг ингээд би сонссон мөртлөө яг төрсний дараа яг хөсөө хоол идэх гэхээр бас нэг л биш ээ болохгүй ч юм шиг санагдаад ирж байгаа байхгүй юу. Тэгэл тэгжсэн аа. Хамгийн чухал төрсний дараа хамгийн чухал зүйл бол хурдан л хөхөнд сүү оруулаад хүүхдээ хөхүүлэх гэдэг шүү дээ. Тэгээд тэрэн дээр бүр ингээд айгүй хэцүү байсан. Яагаад гэвэл би ерөөсөй олигтой сүү орж өгдөг. Тэгээд шар будаа ингээд сүү оруулдаг. Тэгээ ингээд хамаг байдаг сүү оруулдаг юмнууд ингээд хийж байгаа хөдөө баг бүгдүр болгоо ингээд шар будаа идэх чинь миний бүр ингээд дургу үрээд амар онцгой санагдав. Шар будаатай хоол. Тийм юм л бол ингээд шар будаатай гэл төрлийн нөгөө хөрчлөөл хоол ирээд байгаа байхгүй. Тэгээдсэн чинь бүр надад ерөөс таалагдахгүй. Тэрнээс болоод бараг эсрэгээр миний бараг сүү орохгүйсэн байхгүй. Тэгэл тэрийгэ болол яг өссөн хоолоо идэл. Тэгээ цагаан будаа бас ингээл сүү ширгээдэг гэл тэгжсэн. Тэгээ бас идэхгүйс ахгүй. Уул нь бол би цагаан будаанд дуртай. Миний юм идэх дуртай хоолнд юм л дандаа будаа байдаг байхгүй юу. Тий. Тэгээд гэсэн чинь яг миний дуртай идэх будаа маань байхгүй болоод ирсэн чинь тэгээд ингээл яг сэтгэл санаанаас хамаарат тий хөхний сүний гарц ингээд нэмэгдэхүү багасхуун шидэгддэг гэжсэн шүү дээ. Тэгээ тиймээс болохоор би одоо бодохоор яг тэр үедээ би яг хоолтон дээр алдчихэ гэж бодсон. Тэгээ одоо болохоор бол хүссэн хоолоо иддэг. Тийм. Тэгээд жирэмсэн болохоос би өмнө би халуун ногоотой хоол ер нь амар их иддэг, амар дуртайсэн чи одоо нэг халуун ногоо ингээ баг ицээр хагаад идэж чадах болцсон мөлий тэрийг анзаарсан. Жоо халуун ногоотой хоол идэхэр л гэдэг юм чи. Тэгээ бусдаар л ингээд нилээ сайн иддэг гэсэн байхгүй. Тийм. Тэгээ одоо тийм болцсон мөлий. Тэгээд амтны төрөл гэвэл би жимсний төрлөнд бүгдэнд дуртай. Тэгээд шоколадны төрлөнд бүр маш их дуртай. За. Тэгвэл энэ ч нөгөө төрлүүд нь байгаа шүү дээ. Юу гэж шоколадтай гэж идэж үзсэн үү? Хобнобсын шоколадтай төрлөөс нь идэж үзье. За. Тэг идэж үзмээр байна. Би бүгдэнд нь дуртай, яг нэг амттанд дуртай болохоор. Миний дуртай шоколадны төрөл энэ. Миний шоколадны хэсэг. Тэгээд энэ гоё юм. Тийм оо хэд ялуун биш нөгөө шууд амд ороод бутарж штэ энэ юу? Сахарын хэмжээ нь айгу бага хэмжээтэй учраас 5 граммаас бага. Тэгэхээр их тийм нөгөө ялуун биш гоё. Одоо яг бүсэж хэлж байгаа бах тий. Одоо хоёлаа галтгоор очиж хоолоо. Би бараг ихэнх нь бэлтцсэн байгаа. Цаг хэмнэх үүднээс хоёлаа гоё хоолоо бэлдээд хоолоо идчих хоорондоо яриагаа өршлөөлээ тий. За тий. За баярлалаа гоё юм. Энэ бүр өнөр нь өстө гоё нэртэж байна. Олон амтлагчгүй, шоштой, дахианы цээж махтай. Тэгээд цагаан махыг бол нөгөө хөрсөн доор ургасан ногоотой хольж идэж болдог.
улаан махыг бол хөрсний дээр ургасан хөнгөн ногоотой идүүлэх хэмжтэй юм. Одоо тэгээ яг нэг сургалтууд аваад хоолтонд анхаарч ингэж юу нь илүү төлхөө өөрчлөгдсөн хоол иддэг хөвчлээс нь. Цагийн хувьд ч юм уу. За жишээ нь одоо миний хувьд болохоор би шөндөө заавал 14 цаг ходоод амраадаг. Өөртөө ходоод амрах цаг гэж тусдаа өгдөг. 10 цаг л би өдөрт одоо хоногт хоолоо идэл үлдсэн одоо орой 9-с хойш юм идэггүй байлаа гэхэд 10 11 12 гэж тоолол маргааш өглөө 11 цагт юм идэх хэрэгтэй болдог ч юм уу тий. Тэгээд тооцоо явчихдаг. Эсвэл ер нь өглөө эрт босдог, орой эрт унтдаг хүмүүс болохоор би шавнартаа биологийн цаг дагаад амьдарчихаа. Өглөө нар мандлаа юм идэх хэрэгтэй боллоо. Одоо тэр нь юм идэх гэдэг нь илүү нөгөө илчлэгтэй хүнд төрлийн хоол идэх хэрэгтэй. Орой нар жаргалаа махан төрлийн хоолоо зогсоох боллоо гэдэг тэр мессежийг аваад тэгж хоолоо авчаач гэдэг юу өгтөглөө зааварчилгаа. Тэр шиг та хоёрын хувьд одоо бэлгээ та хоёр тэгж яаж байгаа анхаарч байгаа зүйл байгаа юу? Сойр бол өөрсдөө хоолн дээр бол нэг гадуур хооллох нь бүр эрс багсцээ. Гэртэл тий гэртээ яг өөрсдөө хийсэн хоолыг хийгээл. Манай бэлгийч амар гоё хавттай хоол хийдэг байсан юм байлээ. Гэхдээ байсан байлээ чи тий өмнөнийхөө би ингээд бас ихэвчлэн хоол хийдэг байсан ч гэсэн манай хүн хийдэг л дээ тэр амттай. Гэхдээ энэ удаа нөгөө би төрсөн байсан болохоор ингээд өдөр алгаа ингээд над зөриулж хоол хийж өгч тэр нь үнэхээр гоё амттай. Би тэгээд ямар гоё бэ? Тий гоё мөлий тэр чинь. Хөлөөр авьяастай 5 дахин илүү эслэг агуулсан. Эзний гөрөлцөх хөдөлгөөнийг сайжруулах, хоол боловсруулах системийг дэмжих үйлчилгээтэй таны гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ байх болно. Цавууллаггүй, эслэгээр баялаг, амтд чигнэмэг Маквиц Hognox. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монгол улсын ууган үйлдвэр Сүү хувьцаат компани. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Gold Kashmir Гоцын давлгаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Avako эрүүл арьсны төлөө. Монгол хүний төрхний онцлогт тохируулан нүүрний төрх засах, хамар, уруул хэлбэржүүлэх, залуужуулах ажилбарыг нутагшуулагч Ения эмнэлэг. Эрхэмсэг гоо цэглэнг Ения урлан. Эрүүл саруул. Хайрын хрийлэл. Итгэл найдвараар дамжуулан таны амьдралд хоолтон эм болтугай. Цэвэр байгалийн үндэсний бүтээгдэхүүн орго. Жирэмсэн үед тайван байх нь хамгийн чухал. Ээжүүд маань олон зүйл санаа зовдөг. Түүний нэг нь жирэмсний язралт. Харин хайртай хүмүүсийн халамжаар бид үүнийг давж чадна. Францын эмчилгээний гоо сайхан Is this far? Хоолоор дайсан баярлаа. Тэгээ хоол бүр үнэхээр их таалагдлаа. Тэгэхээр эрүүл гэхээр ламдгүй гэдэг тэр ойлголт бол ерөөсөө биш байгаа зү. Яг нөгөө хилээд идэг дахианы цээж махаар дан ногоогоор ямар гоё амттай хоол хийж болдгоо гэдэг ер нь бол тухайн хоолыг тушаал үзэх хэрэгтэй. Тэгээд гоё болчдөг. Маш энгийн орцтой мөртлөө гоё байж болдог. За тэгээд бит хоёр бол анханасаа л ингээл найзуудтайгаа ингээ айгүй ойр татна. Олуулаа ингээ бужигнж ингэж явсаар агаад тий. Олуулаа л бужигнах дуртай байдаг байхгүй. Тэгэл ингээл гэрээсээ гарахгүй болчингууд эсвэл ингээл гэрт хүү ихгүй болчингууд тэгээд нэг хоосон санагдал тий олуулаа байхаар ингээл айгүй сайхан бужигнаад идэг. Тэр нь их сайхан байдаг. Тэгээд хамт байхаараа бид эд чинь гоё манай гэр бүлийн ер нь бол хамгийн гоё том нууцсан ер нь бол тоглоом их тоглодог юм байна. Тэг янз бүрийн ингээд хөзрөн тоглоом тэг гэр бүлээрээ тоглодог одоо даалуу ч юм уу. За өөр юу гэдэг картын тоглоомнууд тэгэл ер нь хамтдаа бүгдээрээ
тоглож болохоор ямар тоглоомнуудын тэр бүгдийг тоглодог. Тийм тэрнээс их аз жаргал мэдэрдэг дээ. Бас допамин аз жаргалын даавар ялгаруулдаг зүйлсийн нэг бол ялцчгүй та хоёрын ажил байхгүй юу? Тийм шүү дээ. Тийм. Бүжиг чинь өөрөө дуу сонсоод хүн допамин ялгаруулдаг. Наранд гарч алхаад хүн допамин ялгаруулдаг. Бүр нөгөө илүү идэх гээд байгаа дуршил мартагдчихдаг байхгүй юу? Би шавнартаа ингээ нөгөө типүүд за өсөөд ивэл гараад алхах гэдэг. Би ерөөс ингээ янз янзын нөгөө их идэх дуршилтай болсон хүмүүст янз янзын зөвлөмж өгдөг. Тэрэн дээр зайшгүй байх нь хөгжим сонсох, алхах, наранд байх, бүжиглэх, бүр шилдэг арга. Жин илүүдэл жин хасна. Дээрээс нь бөө аз жаргал, эрч хүч, энерги болоо гараад ирдэг. Тийм шүү дээ, тийм. Гэж мэдрэгддэг. Тийм. Ер нь бол би тэгэд одоо болтол ер нь ингээл бүжигээ болохгүй бүжиглээд байгаа шалтгаан яг ингээд хамгийн сүүлд нь үнэн гой мэдрэмж авдаг байхгүй. Би ингээд амар гэдэг үгийг амар хэлэх гээд байгаа бол тэгээд тэрийг ингээд мэдээд болж өгөл хэлэхгүй байхаас гэж одоод ямар үгээр орлуулах вэ гэж бодож жоохон түртэд байгаа шүү. Тэгээд үдчих байгаа хүмүүсүүд маань ойлгоорой. Тэгээд яг харин би бас яг тийм амар гэдэг үгийг хэлэхгүй бай гэж бодохоор бүр их амар гэж харин яг тэгээд тийм байна. Зүгээр тэрэн дээр ерөөсөө санаа зовлтгүй хойлоо гоё чөлөөтэй л ярилцах нь тэр нь л хамгийн чухал. Тэр яг өөрийнхөө хэрэглэмээр байгаа үгийг хэрэглээл ярьдаг. Ингээ naturally ямар яаж ярих вэ тэргээл яриа явчихлаа. За тэгэхээр танаа гэр бүлийн нууцаал ерөөсөө хүн бужигсан тэгээд тижээвэр амтан маш чухал байдаг санагддаг яг ижилхэн байна. Тийм. Тижээвэр амттан байна. Тэгээд олон зочид гişид их ирдэг. Тэгээд тоглоом гэр бүлээрээ тоглож болох тоглоом хийж болох зүйлсийг маш сайн туршдаг. Дээр нь дасгал хөдөлгөөнтэй хоршоод дасгал хөдөлгөөнийг одоо бүжгээрээ орлоод дандаа бүжиглээд маш гоё дуу сонсоод тий. Тэгээд таашаа ажилласаа таашаал авдаг хүмүүс байна. Тий. Одоо ингээд буцаад яг бүжиглж эхлэхэд хүүгээ 6 сар хүргээд бит хоёрыг буцаад ингээд бүжиглж эхэлсэн байхгүй. Манай бэлгийн ингээд бүжиглж эхэлсэн. Би болохоор яг 6 сар хүргээд хүүгээ. Тэгээд яг тэгж яхад бит хоёр ер нь бол ерөөхдөө хүүгээ өөрсдөө хардаг. Тэгэл бидсэн чи манай ингээд бэлгийн талын ингээл хамаатнууд нэрэл, ахтунууд нэрэл ийдсэн чинь эгчнэр нь амар хөөрхөн хүүе та хоёр ингээ хүүгээ аваад ирчээ тэгээ өөртөө ингээд явзаа юм аа гэсэн чинь бүр амар баярлаад болох юм уу ямар гоё вэ гэмээр ингээд бүр үнэн гоё санагдал тэгээ бичснээ бүр ингээд нэг өдөр хонуулаад тэгээ бичсэн чи өө тийм ингээ хонуулаад тэгээ та хоёр юунд санаа зовлох ингээ гоё яваад иргээл бүр тэр мэдрэмжтэй айгүй гоё юм л ч өмнө ерөөсөө тэгж байгаагүй бүр ингээд итгэж чадахгүй юм чи болох юм уу гэдэг бүр тэгээ өмнө болохоор ээж манай ээж харж өгнө. Тэгээ бэлгийн аав ээж манай хадам ээж болохоор Солонгост байгаа. Тэгээд тийм болохоор тий байхгүй байгаа болохоор өмөө өнөр нэх барагтай олон харах боломжгүй байдаг. Тийм болохоор тэр өөрсдөө хардаг байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь эгчнэр маань одоо ингэж хөрхөн харж өгдөг болохоор амар happy хойлоос тэ хийж байгаа юм даа. Дурлж бүр өмнөхөөс илүү ингэж дурлж явж байгаа юм чинь. Тийм өмнө нь хоёулаа тэгээ хүүхдгөө за гараал явдаг гэсэн бол одоо бүр ингээд яг уу гэд ингээд ажиллаа айгүй зохицуулаад за тэдэн өдөр гарал ингээд тэгээ бит хоёрын нэг үе өмнө болохоор 5 дахь өдөр гарах юм дургу 5 дахь өдөр ингээд амар их төвчрээтэй байдаг. Тэгээ хүмүүс бүгдээрээ нөө фрайдер тэмдэглэх гээд гарцаад юм шиг байгаа. Тэгээ амар их төвчрээтэй л 5 дахь өдөр болж өгөөд юм төвлөрүүлэхгүй байхыг хичээдэг. Тий сайхан гэртээ амархыг л хичээдэг. Наачтай гоё санаа байна. 5 дахьыг шууд амралтын өдөр болгочихмоор юм байна шүү дээ, тий. Тэгээд нөгөө манай сургалтч юм болохоор яг хагсын бүтцэнд нь амралтын өдрөөр явдаг байхгүй юу? За. За тэгвэл хоёлаа яг одоо бүжгийнх нь студ руу явж очиж би сурыг. Тэгээд та хоёр надад гоё яг street dance тал дээр ч юм уу тий эсвэл нэг би баарнд орохоор клубд яаж хийж хэлэх гээл. За хоёлаа ямар ч байсан бүжгийнхаа студ руу тэгвэл явцгаая. Тэрнээс өмнө хоёлаа нэвтрүүлгийн ивент төгчдийн гарын бэлгүүд өгч явуулсан байгаа. Би танаа гэр бүл нөгөө түрүүн гоё эрүүл кукинууд бичээнүүдээс шүү дээ. Хамгийн гоё эрүүл тэгээ маш сайн нөгөө доторх сахар давсных нь агуулж бага учраас эрүүл биед эрүүл овьёосон боомнууд байгаа. За тийм бичээнүүдийнх нь бэлгийн цуглуулга байгаа. Давхар Сүү хувьцат компани маань бидэнтэй хамтарч ажилладаг. Сүү хувьцат компани бас маш гоё мэдээж нөгөө эрүүл саруул байхад сүү цагаан эдээ маш чухал. Тэгээд эдээнийхээ дээжнээс бидэнд явуулсан. За баярлаа. За энд болохоор Маквиц брендийн маань бүх төрлийн бичээнүүд. За баярлаа. За тий сайн нөгөө шоколадтайгаас нийлж өгсөн. Би бас нөгөө Америк тахта англи дэлгүүр юм уу эсвэл солонгос дэлгүүр орж авдаг. Бүр зориулаад маш сайн болохоор digestive юм шоколадтайг нь биний өмнө
биений эрсний дараа болохоор зөв шоколад бүгд үздэг тиймээс. За сүүгийн бүтээгдэхүүний манд ээж. За баярлалаа. Баярлалаа. Тэгээд студи рүүгээ явцгаая. За. За хайртай хоёр хөөрхөн дүүдээ маш их баярлж байна. Яг одоо бол бүжгийнхэн студи дээр ирсэн байна. Тэгээд та хоёроор маш олон залуучууд үлгэр дуурайл авч маш олон залуучууд бахархдаг. Тэгээд нэг ийм зүйлийг ярьж асуумаар тэр дундаа би бэлгээгээс асуумаар байна. Одоо яг бэлгээ чинь анхны одоо багш нь тий маш олон залуучуудын багш. Та хоёр ч одоо багш шав байсан. Тэгээд тэр утгаар нь би эхлээд багшаас нь асуух хэрэгтэй гэж бодож байна. Юу юм гэхээр одоогийн хүмүүс бүжиг гэдэг энэ спорт бүр бүтэн тийш нэрлэж байгаа тийм. Тэгэхээр бүжиг гэдэг зүйлийг за бүр спорт хүртэл нь биш гэхэд ядаж сонирхлын хэмжээнд байхдаа л ер нь л бүжгэлдэг хүнийг тусдаа ив хав байхгүй надад угаасаа ямар ч чадвар авахгүй юм чинь гэдэг ингээд нэг айцтай учраас бүжгийн спортоор хичээлдэггүй эсвэл бүжгийг сонирхож исэн мөртлөө л сонирхож үздэггүй өөрөө туршиж үздэггүй байгаад юм шиг санагдаад байдгийн. Яг тэр тал дээр одоо дүнгиж эхлэх гээд тэгсэрний дотроо ингэ бүжиг гэж явж байгаа залуучуудад гой зөвлөгөө өгөөч. Тэгээ нөгөө бүжгэл төрөлхийн бүжгэлж чаддаг. Тэгээ төрөлхийн бүжгэлж чаддгүй гэж хоёр ангилаад байгаа шүү дээ тий. Тэгээд ер нь бол төрөлхийн бүжгэлж чаддаг зав угаасаа бүжгэлчлээ ингээд хурдан хугацаанд л сайжирна гэсэн үг. Төрөлхийн бүжгэлж чаддгүй хүн бол миний бодлоор жоохон хугацаа ордог ч гэсэн одоо илүү өөр фаундейшн, илүү өөр нэг тийм experience гаргаж ирдэг байхгүй яг өөрөөсөө яг ингээд сайжруулж чадах юм бол тэгэхээр ер нь бол жоохон хугацаа орно л гэсэн үг. Тийм. Хугацаагаа даван туулаад гарч ирэх юм бол чи бусдаас баг илүү юм онцгой харагдах чадвартай болно л гэсэн үг байхгүй. Ягаад тэгэхээр тэр чадвартай хүн чинь бол мэдээж гэхдээ ер нь бол чадвартай хүмүүс хандсан байт юм дөө тий. Тэгэхээр ингээд гоё өсөглөн байх хэрэгтэй. Ер нь бол чаддгүй хүн гэж бол байхгүй. Өөрийнхөө хэмжээнд бүх хүн бүжгэлж чадна. Тэгээд магадгүй тэр өөрт чинь харагдаад байгаа, эвгүй харагдаад байгаа тэр хөдөлгөөн бол өөр хүнд илүү амар гоё харагддаг гэж болох юм тий. Чадахгүй ч тэрийг хийж. Тий. Өөрт хүн болгоод нөө өөр ингэс нэг юм гоё юм байдаг. Яг биеийн онцлог байдаг байхгүй. Тэр онцлогоо ингээл гаргаал тэрийг олж мэдээл улам нээгээл тууштай ингээл яваал амар өсөглөө яваад их юм бол миний бодлоор бол бүр илүү сайн бүжгч төрдөг санагддаг шүү. Яг одоо ингээд нөгөө нэг жишээ болгож хийлж болох тийм хүн мэдхүү. Жишээ нь номог өвдөж гэдэг юм уу? Хамгийн анх чам дээр шав болж ирэхдээ номооч хийж болно, эсвэл өөр хүн ч хийж болно. Бүр ингээд ямар ч юм чадахгүй байжгаад одоо бүр ингээд бүр тасарсан мундаг болцсон. Магадгүй нөгөө нэг багш анхны багшийн хэмжээнд болцсон ч юм уу? Тийм шав байгаа юу? Оо, зөндөө байгаа дөө. Манай шавнаг бүгдээрээ. Тийм. Нилээх Бүгдээрээ л яг анхан шатнаас орж ирээл. Тэгээ одоо ингээ анхан шатны дэглэлтийн анги ер нь ороод ирж байгаа. Тий, эн чинь бол наандаш тий. Бүр өмнөх сторон гэсэн тийм их юмуд зөндөө байгаа. Тэгэхээр тэгвэл бүгдэнд нь боломж байгаа гэсэн үг юм байна. Одоо энэ дотор одоо би ч гэсэн тий. Би бол бүр ингээд ямар ч эвсэлгүй болсон мөлий. Бүжиг оролдож үзээд хүүе гэд бүр ингээд ичээд өөрийгөө хараад тэгтээ тэгэл эцэн ч гэсэн юу гэдгийг ингээд дайчлал хийгээд ангууд 1 2 юм ингээд давтаал ангууд арай гайгүй болоод байгаа. Тэгтээ би одоо бол энэ street dance тий хоёрыг ангиж болохоор ороод би бүр булаагаад шийрэх баг. Ер нь бол гэхдээ л бууж өгөхгүй тэмцэе гэж бодож байна. Номогийн хувьд анх нөгөө нэг цагирга эргүүлж явж байгаад тий жингээ хасаад илүү байсан жингээ хасангуудаа нэмэтсэн чинь гоё болчоод буцаад ингээд нөгөө бүжиглэх гэж анх яг оролдож орж ирсэн тий. Тэгээ яг одоо бэлгээгээ харж дурлаад орж ирж исэн. Биэс дурлаад. Тий, хоёр биедээ дурлаад. Хоёр өстэй хөөрхөн тий. Яг нэг олж харж исэн тэр үедээ ер нь хэр байсан бэ бүжгийн төвшин нь? Амар муу байсан шүү дээ. Тийм үү? Тэг хэлж болох юм уу шууд? Амар муу байсан шүү дээ гинэ ш. Яг би нөгөө багасаа бүжиглэх дуртай байсан ч гэсэн яг цэцэрлэгээс ингээл хөрхөн цингээд мингээд гэл явдаг шүү дээ. Тэгээл сургуульд ороод урлагийн үзлэг гэл. Тэгээл сонирхлоороо ингээл тэг бичлэг хараад сурдаг байсан. Тэгээ анх удаа яг ийм дэглэлт тэг choreography
үзэж байгаа гот ингээд чадахгүй байгаа юм чи мэдгүй байгаа юм чи. Тэгээ надад ямар ч тэр өмнө сурсан тэр бэсик нь байхгүйсэн. Тэгэл анханаас нь л сурж байгаа шүү. Сурж байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бол нэлээд мууйсан. Хэдэн жил болоод одоогийн төвшөнд хүрч байгаа лээ. Одоо бол хоёр ингэ нэг хамт бүжиглж байгааг харахаар би ерөөсөө одоо нэг нь багш байсан, нэг нь шав байсан гэж хэлэхэргүй байгаа байхгүй юу? Үнэхээр гоё бүжиглдэг хоёлаа. Тэр үед ч одоо хоёлоо л муу байж. Тэгэл одоо бодохоор бол хоёлоо сайн байна гэдэг юм. Гэтэ манай шавнар бол бит хоёроос баг илүү. Яг бидний бэлдэж гаргаж ирж байгаа. Одоо ер нь жишээлбэл одоо бит хоёр ингээд удаан хугацаанд явчихаар ялч авахгүй ингээд амьдрал төлөвлөх шаардлагатай болж байгаа байхгүй. Гэтэ яг хөө эндээс бод мэдээж холдож чадахгүй, холдох гэж зөндөө үзчихсэн хизээж холдож байгаагүй. Тэгээд доотлийнхын дүүнэрийг аягүй сайн бэлтгэхийг хичээдэг. Доотлийнхын дүүнэрийн замыг бас ингээд аягүй гоё тэгшгэн тавьж өгөхийг хүсдэг байхгүй. Тэгэл мэддэг чаддаг бүх юмаа зааж өгөн дүүнэртэйгээ ханг аут хийн ингээл амар гоё ихийг хичээдэг. Ер нь өөртөө амар залуулаг байх хэрэгтэй. Тэгэл дүүнэртэй л бүх юмаа зориулна гэж юм боддог доо. Тэгээ өөртөө зсэн хэмжээндээ те. Ямар гоё юм бэ? Шинэ үеийн дүүнээс гүүр нь болох гэдэг. Тийм, ер нь бол гүүр нь болох хэрэгтэй гэж. Бидрэг төгсчүүл айгу утгагүй. Тийм. Онцгүй. Тэгэхээр ер нь бол өөрсдийнхөө дуртай хайртай зүйлүүд гэсэн хүмүүсийг л тэгээ өвлүүлж үлдээдэг шиг. Яаж өвгөн болчиход ингээ өөрөө бүжиж чадахгүй болсон чинь те. Бүжиг ингээд амар гоё хөвчтэй өөрөө үзээд ингээ үзээс очиж Аха. байгаа. Чи надад ингээ ютубер учраас бусад ютуберүүд их үзээд яг Америкт та хоёрыг үзэж маш их бахархаж исэн. Ялтчгүй нөгөө одоо дээд үеийн чи хувьд те дээд үеийн чи ах эгчийн хувьд нэм бахархал төрөөд дараагийн үед яг энэ стрит данс гудамжны бүжиг гэдэг зүйлийг бүр яг жинхэнэ утгаар нь спорт урлаг гэдэг утгаар нь Монголд хөгжүүлэхэд маш үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа гэж одоо хэлмээр байна. Маш их талархал илэрхийлмээр байна. Тэгээд нэг юм хойлонгоос нь асуумаар байна. Одоо бүжгийн спорт гингүүт зүгээр л бүжгээр хичээлдэх дуртай гингүүт ингээд ер нь л ингээд нөгөө төрөний чадвартай чадваргүй гэдэг шиг яг төрмөл юм чи энэ хоёр угаасаа мундаг юм чи эднэр угаасаа мундаг юм чи гэдэг нэг юм байр суурь байгаа шүү дээ. Гэтэл зарим үед та хоёрт бүр ингээд нэг буугаад өгчмөр үе хэр их байсан бэ? Яг ялангуяа одоо хүмүүс ингээд ойлгохгүй ш Монголд те дүнгиж хөгжиж эхэлж байгаа болохоор ингээд гудамжны бүжиг гэхэр чин тэгээд нэг юм юу баг юу дуртайгаа ингээд хийх юм шивч гэдэг юм уу те нөгөө ойлголтгүй хүмүүс ч айгу тийм сонин хүлээж авч байгаа ш юм болгоо эхлэхдээ хамгийн хэцүү байдаг учраас Монголд энэ эхэлж байгаа энэ бүжгийн төрлийг хөгжүүлэхэд бүр ингээд аль алинд чинь бууж өгмөр тийм үеуд байсан уу? Тэгээд энэ асуултаар дамжиж асуух гээд байгаа юм нь аливаа зүйл гэдэг ерөөсөө харагдж байгаа шиг төгс ерөөсөө сошиалд харагдж байгаа шиг төгс байхгүй. Тэгэхээр арталт нь тэр нөгөө хүнд давсан үеэсээ ярьж өгч. Хүнд давсан үед үү? За хүнд давсан үе гэх юм бол яг бууж өгмөр санагдчихсэн гэж бодохоор авислаг монголчууд орж исэн үе санаанд орж байна. Амар бэлдэж исэн бүр ингээл өдөр шөнөгөө те өглөөнөөс өргөжл. Яг тэр үед л бууж өгмөр санагдсан да. Яагаад тэгэхээр одоо бүжгийг бол ер нь жишээлбэл ингэж яддаг байхгүй өөрөө яг enjoy дижээж те ер нь бол жоохон ажлаа холбох юм шиг санагддаг ингээ бүжигтэйгээ холбочоор яг ажил юм шиг хийгээд ирэхээр ингээд жоохон тийм одоо муухагаар хэлвэл тийм нэг жоохон ял юм шиг те тийм мэдрэмжээ алдчих шүү дээ. Яг ингээ би өөрөө хүссэн үедээ хийгээд хөдөлж эхлэх юм бол зөвл бүгдийг хийжтэй юм бол тэгэл яг ажлын монголчууд чинь би энэ чи хийх ёстой үзүүлэх ёстой хамгийн сайнаа үзүүлэх ёстой гэл хүн хичээгээл ингээд ирэхээр яалч яахгүй өөр дээр стресс аваал те тэгэл олон хүн байгаа би юу ганцаараа биш тэгэл олон хүний чинь цаг барилт ингээл бэлтгэл ер нь бол амар их юм байна. Тэр үед бол бууж өгмөр санагчлаас те. Гэтэ даваад гарсан. Ард нь гараад бид бүр 3 өдөр унтчихсан те. Шууд тасралтгүй бүр ингээ 3 өдөр бүр бүүнд унтчихсан. Бөөндөө хамт өдөрдөг гэсэн чи тэр үедээ. Тэгээс чи ингээ бөөндөө сайхан унтсан тэгээ. Бүр ингээ сэрэл усуучаад болсон. Ямар гоё юм бэ те. Тэгээ ард нь гарчхаар гоё юм лээ те. Яг ингээ тэр үедээ ингээ бууж өмөр санагдсан. Гарчхаар бүр ингээ ямар гоё юм нэ ард нь гарчваа гэж бод. Тэрний дараа харин тийм дүүнер маань бүр илүү бүжиг сонирхож ирсэн. Тийм. Тэрний дараа тэгээ бид нэг ивент хийжсэн те. Амар олон хүн цуглаад бүр ингээ багтахгүй болоод 700-аад хүрсэн. Тийм. Тэгэл яг тэндээс ахуулаад гарч ирсэн шамнууд маань одоо ингээл бүр амар мундаг болцооц. Бидний бас хамгийн том хийжсэн хөдөлгөөн гэж харах юм уу те. Өөрсөндөө ч хөрөнгө оруулж исэн, хүмүүст ч хөрөнгө оруулсан.
Энэ хамгийн гоё үе дээ. Мартагддаггүй. Нүдээ ингээд нөгөө бооцсон гарч ирээд яана алдчихгүй дээ гэдэг нөгөө өмнөөс ч үзэж байгаа үзэгчийн хувьд бүр ингээ бие чангалж ингэж догдолж үзсэн. Бүр яг нүдэнд харагдчихлаа. Дахиад тэр дурсамжийг сэргээсэн байлаа. Тэгээд номингийн хувьд бол бас яг номоо маань адилхан уу? Адилхан. Тэгээд шантрах. Яг тэр үеэс нь. Гэтэ шантрах үе хүмүүс зөндөө. Гэхдээ яг шантрах үе ярих юм бол өдөр болгон шантардаг байхгүй юу? Яагаад тэгэхээр зүгээр л ингээл хурж ирээл яг миний тэр өдрийн ингээл юм мүүднэс л болно. Жохон онцгой хувцалчих юм бол за өнөөдөр нэг л биш байна даа гэж жохон хонш суугаад эхэлдэг байхгүй. Гой хувцлал юм өөдрөгтэй унтч мунцсан. Зүгээр ингээл анханасаа гой орж ирэх юм бол зүгээр тэр өдөр бол зүгээр үнэхээр их юм хийн заалан дотор. Тэгээ жохон онцгой хувцлал нэг юм жохон навсаацсан жохон хэртэй ч юм уу те хөлөрж мөлөрч ядарцаа ороод ирэхээр ингээд харж байгаа л гар авчдаг байхгүй. Гэтэ тэр нь ч гэсэн зөвлөдөө нэг хүчлээд их хэрэг байхгүй. Яг тэгэхээр яг саяны санаанаас намайг дээр өмнө нь бас нэг ярьсан тэг яг студид хойлоо гэрт байхдаа хойлоо ярилцсан тэр яриатай л санаа ер нь бол бэлгээг хэлж байгаа санаа давхцаад байна тий. Альва зүйл ерөөсө төгс юмыг битгий хүлээ өөрөө надад авьяас байна надад авьяас байхгүй би энийг чадахгүй гэж бодлохгүйгээр л зүгээр л жижигхэн алхмаас эхлээл өөрийгөө чирээл гэрээсээ гарч эхлэхээс эхлэх юм шүү дээ. Тий тэгээд яг хоо магадгүй тэр өдөр нь мүүдэн жоохон тийм байвал ингээд сулхан бүжгэлсэн ч яг оргүй байснаас дээр тийм хамаагүй дээр. Ядч булчаа ажиллаж байгаа байхгүй. Тэгээ булчиндаа санах хоог ингээд ханиулаад байнас. За тэгээд залуучуудад маш гоё үлгэрлэл үзүүлж тэгээ бүр ингээд нэг дахид бүжиглэг тэр сэдлийг нь үргэлжийн мөнх төрүүлдэг та хоёртоо баярлалаа. Тэнгүүтээ би одоо орж намайг одоо нөгөө яаж чадахгүй арж байгаа хүмүүс харах бах. Гурлаагаас оройдоо тэг цаг нь болчлоо тий. Өнөөдрийнх болохоор нөө юу анхан шатны тийм хөдөлгөөн байхгүй. Одоо ер нь бол ийм англи байдаг байхгүй. Энэ advanced choreography гэдэг англи. Тэгэхээр энэ бол нэлийн хүн хэмжээний дийлэлт орно гэсэн үг. Тэгээд ер нь бол бүжигчин бас ингээд дотор амар олон ангилалтай байгаа. Одоо энэ дийлэлт гаргах бол тий цэвэр өөрийнхөө ингээд яг өөрийнхөө дотор байгаа артыг ер нь бол гаргаж ирж байгаа байхгүй. Мэдрэмжэл гаргаж ирж байгаа гэсэн. Тэнгүүд нөгөө талд нь яг street одоо style гэж альтернатив шүү дээ. Тэр чинь бол яг battle тэгээ freestyle гэдэг ингээд тустай. Тэр нь болохоор бүр шал өөр ингээд дандаа тустай юм бол. Тэгэхээр одоо таны орох гэж байгаа дэглэлт бол нэлээд хүн дэглэлт байх болно. Тэгээд сайчгаарай. Яна. Янаас ямар амар юм ярьч үү. Тэнгүүд бас хүмүүс яг ингэж андуурдаг те өөрсдийнхөө төвшинг мэдээгүй жиж тийм шууд айчих нь тий. Юм орчингуудаа би чадахгүй мэн. Тэ дими юм ингээд дахиж хийж олох гэдэг ч юм уу. Тэр нь бол тэгэхээр бид нэг заавал анхан шатыг хүнд санал болгодог байхгүй. Анхан шатандаа суу энэ чинь хамаг суурийг чинь зааж байгаа. Тэр сууруудаа сурчаал ороод тэр энэ чинь амар амархан байх болно гэдэг байхгүй. Хүмүүс яг өөрийгөө жоохон эвсэлтэй гэж бодонгуудаа би чадна гэл тэнгүүтээ жоохон дэлтэй ангируу ингээд шууд яваад орчингуудаа өмнө ямар хэцүү юм байсан бэ гэдэг ингээд тийл таваад болчдөг байхгүй. Тэр чинь бас ингээд мэдээж л энэ левел дээр очихын тулд энийг ингэж үсгэж ижил гарна шүү дээ. Шууд энэ дээр орж ирэх хэцүү. Тэгэхээр ер нь бол жоохон удаан мөртлөө ингэж явах хэрэгтэй. Би эндээ айл болох болгоод. Би одоо ингээд бүжиглдэг ч гэсэн шууд монгол бүжиглэн гэж шууд чадна гэж орж чадахгүй шүү дээ. Шууд би балет бүжиглэж чадна гэж орж чадахгүй те гэдэг юм. Өөрийгөө бас ингээд эвсэлтэй байгаа. Тэгээ энэ үгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр таныг ороод бити ингээд нөө тийлт авчаасай гэж. Тэгээ өнөөдөр ер нь бол жоохон хүнд шүү. Тэрнээс бол бүжиг гоё шүү гэж хэлэх гээд байгаа. За яг тийм юм байна. Би гэхдээ надад нэг амархан ганцхан удаа бүжиг амархан юм шиг мэдрэмж төрүүлсэн. Тэр нь болохоор сая нэг сарын өмнө энэ удаа Амар production-ийн Бачка endpoint төр ирж таарад тэгээ нөгөө нэг юм анхан шатны дандаа юу ч мэдэхгүй бүжигийн тухай юу ч мэдэхгүй хүмүүс байсан чинь зүгээр л ярьж өгсөн байхгүй бүжиг гэдэг зүйл ингэж эхэлсэн. За бүгдээрээ нөгөө аян тим ярьж байхдаа айгу тийм сүнслэг ая заяа. Бүр ингээд би бараг ингээд тэр аянд нь автаад дэлхийгээс явчихж байгаа юм шиг нэг өөр гариг дээр очиж байгаа юм шиг нүдэ аниулж байгаад ингээд нүдэ анж агаад төсөөлж бодоорой гэд тэгээ ингээд гар хүлний хөдөлгөөн яг зэрэг за баруун зүүн за одоо гэд ингээл ингэсэн чинь нэг юм өөрийгөө би ингээд амар гоёор төсөөлөөд нэг нисээд байгаа юм шиг санагдаа хөөх ингэж бүжиглүүлсэд жаргах юм байна гэж бодсон. Тэгвэл дараа нь анхан шатны ангийг бол бүгд нөгөө анх сурж байгаа хүмүүс бол заавал авах юм байна тийм ээ. Таны ярьж байгаа ч бас амар зүйл дөө. Одоо яг сөүл урсгал гэж байгаа байхгүй. Илүү юм мэдэрдэг, жоохон contemporary юм холдсон орчин юм бүжигтэй. Ийм удаан, сүнслэг, аяа илүү мэдрээд. Ер нь бол өөрөө хөдлөхөөсөө биш яг аяыг өөрийнхөө одоо биед нааж ингэж мэдэрдэг гэсэн.
яг тийм төрөл бас байгаа. Тэгээ ер нь бол та тэр төрлийг мэдж авсан байна. Яг орохоос хамгийн сүүлийн асуулт гэсэн чинь. Одоо орол үүсээ за өөр чинь үүсээ бүр одоо ингээд орол уурсан да. Нөгөө ийм номотор бол бас нэлээх юм ярилцсан. Надад ч бас одоо бууж өгмөр байгаа үедээ яаж давдаг тухайгаа одоо өөрийг нь болон гэр бүлийн аз жаргалтай болгодог зүйлсийн тухай ерөнхийдөө бид ярилцсан болохоор яг би бэлгээгийн талаас залуу аав тий залуу өрхийн тэргүүн тэгээд маш одоо яг энэ үеийн гоё шижигсэн залуучуудын төлөөлөл тэгэхээр яг тэр талаасаа угаасаа дандаа төгс байна гэж байхгүй чамд хэцүү үе зөндөл бас байгаа сошиалын зураг шиг гоё юм гэж байхгүй шүү дээ амьдрал дээр ингээл буугаад өгмөр санагдангуу чи яаж өөрийгөө зүгээр бэлгээ come on чи зүгээр гар гэд өөрийгөө ингээ хүчлээд босоод ир гэд ингээ хүчилдэг тэр одоо нөгөө хүчилдэг бишээ ингэж босгож ирдэг тэр арга гэх юм уу тэг хүн болгонд нэг өөр арга байгаа шүү дээ тийм тэр energy drink цаад би тэр нь бол energy drink-ээр аваа босч ирдэг кофе уудгаа тэгээд энэ бас миний муу зуршлаагаа засахыг хичээж байгаа одоо амар баг болж байгаа тэр тэгээ би бол нэг амар тэгж даун хийдгүү төрлийн хүнэлтэй. Тэгээ ер нь бол ингээ жоохон сэтгэлээр уналтанд орохоор нэг хүнд бол нэг мэддэгдэхээргүй хэмжээнд унчаад аль дээр босцдог. Жишээ нь та хоёр модалцаад ч юм уу тий. Би одоо чи намайг бүр харахаар л би эмхтэй өмөртлөө тий. Игчин мөртлөө би ингээд хайр хүрээл гэдэг байхгүй юу. Ийм амар хайрламар маш гоё үзэсгэлэнтэй ихнэр нь модалцаад эмхтэй хүн чинь хэцүү шттэ. Заримдаа ааш нь олдохгүй. Ямар байгаагаа ч өөрөө ч ойлгохгүй. Гинт ингээд алга олж малгуулдаг байхгүй юу. Намайг тэгжил байгаа бас. Тэгээ нэг анх нийлжсэн үеэсээ дуурсаад яг тэр үед ингээд гинт чамайг хаяад явжсэн тохиолдол байсан уу. Тэр үед чи яаж үгүй ээ гэдэг одоо миний хэлүүлэх гээд байгаа нь одоо доотлын үеийн дүүнэр бас үзэн штэ тий янз янзын насныхаа үзэн. Тэгэнгүүт хосуудл юм чин дандаа маргаан гарна. Тэгээд эмхтэй хүмүүс чинь гинт ийм сонио ааш гаргаад алга болмор санагддаг байхгүй тий алга болсон тохиолдол байвал байгаа байхаа гэж итгэж байна. Тэг итгэлтэй байгаа. Яаж тэрийг давсан бэ? Чи сэтгэлээр унсан унаагүй юу? Бас ингээд унахгүй цоглог байсан уу? Унсгүй явах тийм хүн чинь. Гэтэ миний сэтгэлээр уналт энэ бол амар богинохон юм бол нэлээд богинохон. Тэгэд өөрийгөө сэргийх амар олон төрлийн нэг тийм сэтгэл зүйн нь байд юм миний дотор. Жишээ нь тэр жишээнүүдийг чинь хэлүүлэх гэдэг. Жишээ нь зүгээр ингээл те амар ингээл амар сайд байжснаа. Одоо муудалцсан миний дотор ч ингээд амар тавгүй байгаа шүү дээ амар тухгүй тэнд нэг хууралцсан ингээд байгаад би ингээд боддог байхгүй одоо миний буруу байсан ч гэсэн гэс ингээд хурдан эвлэрээд би ингээд арын юмнуудаа амар хиймэр санагдаад байна. Гэс эвлэрч байгаа нь хурдан хамттай хоол идчихсэн ч юм уу те зүгээр баг хоолн дээр ингээд тэгээд байгаа маш. Тэгээд ингээд хүнтэй муудалцсан амар дургу ер нь хүн амьтантай ингээд жоох юм эвгүй авраатай байх талаар би амар тухгүй болчихдог. Тэгээд тэр тухгүй байхыгаа гэс засахын тулд нөгөө өндөр гэс ихлэ уучраа олцдог. Тэгэл уучраа олцохоор би амар хаппи болол цаашаа юмнуудаа хийхдээ амар амарлцдаг. Тийм. Хоол идээд яаж тийм. Гүг яг хоолндоо бол биш. Гоё хоол идээд тэгвэл гоё хоол хийгээд та хоёр муудалцсан хэлээрээ за игчин нэстэ амар гоё. Окей, миний хэлээд байгаа нь болохоор ингээд муудалцсан байх үед би өөр амар тухгүй мэдрэмж авдаг учраас хурдан муудалцаанаа ингээд засаад те эвдрээд тийм ярилцаад яг ярилцсны дараа би ингээд амар гоё болоод цаашаа ингээд бүр амар хүчтэй болчихдог учраас энэ бол хурдан эвлэрхийг илүү үздэг. Тэгвэл ингээд тэр чигээрээ явах юм бол би харин шинхэн бүр сэтгэлийн гүн хямралд орно бүр ингээд яг тэр чигээрээ явах юм бол яг тийм үедээ яаж гарсан юм? Яг бүр тэр унтсан үед яаж гарсан юм? Яг л тийм үед одоо ялангуяа Монголд бүр амар их байгаа байхгүй юу. Гэвч энэ контентын бас нэг зорилго чинь хоол хүнснээс гадна бөө стресс байгаад шүү дээ. Тэгээ яг тэрийг яаж давсан яг тэр л. Яг тийм үед л нөмөө буцаад надаас авч. За тэгвэл энэ бол жоохон мэдрэмжтэй битээр нэг юм. хин яах гэдэг ямар цаантай гэдгийг мэдэх шууд. Одоо ч хоёул хэдэн жил болсон би. Бас хурд удчихжээ тий. Удахгүй л 10 жил яваа хийх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол 8 жил болсон. Мэдэрдэг болсон байх юм шүү дээ. Нилээ удаан хамт амьдсан болохоор энэ жоохон бас мэдрэлцээд байгаа. Тэгээд ер нь бол тий нэг нэгнийхээ заа шиг мэддэг болж ирээ. Тэгээд хүндлэл явчихаар тэгэл болчтой юм дөө нэг асуудал. Нэг тийм эго байхгүй. Тийм. Тэгээд буруугаар мэдчихэдэг. Харин тий. Тэрийг яг мэдээд байдаг яг нэг нэгнийх нь.
За ингээд өнөөдрийн ишин дугаарт оролцсон дүүдээ маш их баярлалаа. Дүүгийнхаа гэр бүлд нь бэлгээдээ, хөөрхөн хүүд нь намайда хамгийн сайн сайхныг өөртөө хүсдэг бүх сайхан аз жаргалыг хүсье. За баярлалаа. Аз жаргалтай нөгөө баяр баясгалан дүүр яг ингээ нүднээс нь цацарж байгаа гэрэл шиг үргэлж ингэж гоё инээмсэглэж байгаа энэ баяр баясгалантай хിവэрэ амьдралынхаа өнгөрүүлж байгаа өдөр хоногийнхоо дийлэнхийн дандаа аз жаргалтай сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа. Бэрхшээл болгоноос сайхан зүйлийг суралцаад хамтдаа гоё зөв үлгэр дуурайлтай амьдарцгаая. За баярлалаа. Тэгээ урьсанд баярлалаа. Гоё амттай хоолж игсэн баярлалаа. Тэгээд энэ нэвтрүүлэгт бас нэг тэр болгоо ороод идэггүй. Баггүй юу? Тэгээд тэгсэн чинь энэ ч таны нэвтрүүлэгт орсон чинь айгуу гоё санагдлаа. Тэгээд нэг гоё. Уусаа ингээл тантай тосгож агаад гоё яриа өнгөрнүүлсэн чинь их гоё байлаа. Уусаа ингэж хүнтэрж удаа суугаагүй байна. За дүүдээ хайртай шүү. За баярлалаа. Баярлалаа. Баяртай.